Манай суулгацсан хүчин чадал бол 50 МВт. General Electric компани нийт 31 ширхэг салхин турбинаас бүтсэн станц байна. Манайх бол төвийн үсгийн эрчим хүчний системд 28 км 110 кВт-ийн 2 хэлхээ дагаарын шугамар холбогдсон. Турбины бүрийн хүчин чадал бол 1.6 МВт хүчин чадалтай. Жилийн үйлдвэрлэл бол 170 сая кВт- цаг орчим цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэнэ. Салхин цахилгаан үүсвэрийн далбаанд үйлчлэх салхины генетик энергийн нөлөөллөөр салхин цахилгаан үүсвэрийн далбаан дээр минутанд 10-20 удаа эргэх механик энерги үүсдэг. Энэ механик энерги нь араан дамжуулгаар дамжаад генераторын статорын оромгийн шин дээр цахилгаан эрчим хүч үүсдэг. Уг цахилгаан эрчим хүч нь тааврын их биед байрласан шин болон кабелаар дамжаад дэд станц руу түгээгддэг байгаа. Одоо энэ бидний байгаа байрлаж байгаа бол 110 кВт-ийн дэд станц. Тэр дотроо эргэлэн хамгаалт удирдлага 110 кВт-ийн трансформатор шугамын удирдлагын өрөөнд бол зогсож байна. За 28 км агаарын шугамаар цахилгаан нэмж хүнсний сүлжээний налах дэд станц руу бол холбогдсон. За хоттой ойр гэдэг утгаараа цахилгаан эрчим хүчний алдагдал, шугамын алдагдал бол маш бага. За Монголд бол 100-200 км урт агаарын шугам байсаар энэ бол дамжуулалтын алдагдал буюу үйлдвэрс эрчим хүчнийхээ бүр 5-10% алдах тийм эрсдэл байдаг. Энэ 35 кВт-ийн сүлжээ бол энэ турбинаас станц хүртэл бол 35 кВт-ийн кабелээр ирсэн. Энэ бол одоо нүдэнд харагдах агаарын шугамыг бол халж одоо ингээд энэ авийн мал амтнд бол нэг саад болохгүй байгаль орчинд их эерэг үр дагавартай зүйл. За манай салхин цахилгаан үүсвэр маань 3 м/с гэлж цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж эхлээд салхины урд 12.5 м/с хүрэхэд өөрийн максимум утгандаа хүрж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлдэг. Улмаар 25 м/с хүрэхэд салхин цахилгаан үүсвэр өөрөө автоматар хамгаалтын горимж хийж зогсдог. За салхитын төслийн хувьд бол эцэндээ одоо 8 жилийг зарцуулж байж 2013 онд одоо анх ашиглалтанд орсон. Тэгэхээр энэ маань бол Монголын анхдагч эсрэг эрчим хүчний станцгээс гадна маш олон зүйлээр анхдагч байсан. 83 онд 4-р станц ашиглалтанд орсноос хойш 30 жилийн дараа орсон анхны станц. Тэр нь хувийн хвшлийн одоо анхны хөрөнгө оруулалтаар нэгдсэн олон улсын санхүүжилттэй анхны станц гэдэг маш олон талаараа бол анхдагч байсан байгаа. Дээр нь бид нар одоо ингээд техникийн төслүүдэд амжилттай хэрэгжүүлээд одоо хууль эрх зүй, санхүү, техникийн талаас ямар асуудал тулгардаг тэрийг яаж шийдэх үгээд ингээд дараагийн одоо цэцгийн төслийг 4 жил орчим гэсэн одоо дараагийн одоо энэ хэмжээний төслийг бол одоо 2 жилийн дотор ч юм уу хэрэгжүүлэх ийм одоо бүрэн одоо боломж туршлага гэдэг юм нөхцөл бүрдсэн байна гэж харж байгаа.